37 настай Джек гэдэг залуугийн амьдрал өнөөдрийн хүртэл сайхан дардан байсангүй. Хар бага наснаасаа ахтайгаа хамт асрамжийн газраас өссөн. За тэгээд ахыг хүн өргөөд аваа явчихсан. За төрсөн аав гэж хүн бол байсан. Бас залуудаа цагтаа бас бизнес энтер хийгээд хөөрхөн явж исэн. Гэхдээ ямар ч юм амьдралын хувь тавилангаар өөрийнхөө хоёр хүү асрамжийн газар хүлээлгэж өгөөдгийг ор сургаггүй алга болсон байдгийм аа. За Джек бол яах вэ тэгээд асрах газар өсөө өөрөө нийгмийн амьдралд хүл тавьсан. За тэгээ алдаж оноод ууж идээ амьдралын итгэхгүй байдлаар ингээд явсаар байгаад бол гудамд гарсан. За сургууль соёод элдв юм төгсөж чадаагүй учраас гудамжинд машины цонх харчаад 5-10 завдгаа бадцсан мөнгө энэ төр аваад тэрүүгээрээ зөвхөн орой одоо буйны газар очиж хонох хоолунд авах за ихэвчлэн тэгээ RP-нд бол мөнгөө зарцуулаад ингээд амьдарч исэн байдаг. За ингээд нэг 35 настайд нэг бизнес санаа олсон байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр одоо нэгэн агуу өөхөд амьдрал эсвэл шийдэм байхгүй зөвхөн өнөөдөр олгоод өнөөдөртөө идэж уугаад маргаашийн төлөө одоо амьдрдгүү учраас одоо яг энэ амьдралын хэв маягтай дасчихсан 35 наснаас за энэ үедээ ерөнхийдөө нэг иймэрхүү ажил хийвэл цаашдаа хэцүү байна. Цагдаа зэрэг тэгээ бусад одоо орон гэр бүхэнтэй ингээд сөргөөцөлдөж ингэж амьдрах бол одоо явахгүй юм байна гэдгийг ойлгоод ерөнхийдөө нэг хүн ихтэй гудамжинд гутал тослоо суувал 5-10 цаас арай илүү олох юм байна гэж ойлгосон байна. За ингээд 35 настайдаа нэлийн бас хүн хөдөлгөөнтэй гудамжинд нэг жижиг юм тавиад өөрөө сандал дээр суугаад тэгээ явж байгаа хүмүүсийн гутлыг тосолсон. Гэхдээ яг машины цонх мөн харчаа энэ тэнд өнөртөн агаар зүлгч энэ зарснаас илүү хамаагүй бас өндөр орлоготой байсан. Ягаад гэхээр одоо ажил офис ихтэй тийм дүүрэг учраас хүмүүс бас гутландаа их анхаас уулзалт болцсон орохоос гутлаа бас нэг энэ хүнээр арчуулж ганц хоёр доллар чулуудчихдаг байсан. За Джек ингээд 2 жил энэ гудамжинд ингээд сууж байхад нэг өдөр нэг үйл таних бас нэг костюм хийж явахдаа нэлээд дэгжин том маягийн тийм хүн ирсэн. За тэр хүн эренгүүтээ одоо гутлаа тослуулъя гэж хэлдэг байгаа. За тэнгүү Джек гутлыг харсан чинь маш цэвэрхэн бараг нүүр харагдах хэмжээний бас гэлтонжсэн гутлаа. Тэгээд таны гутлыг бол цэвэрлээд одоо хэрэг байхгүй байна гэдгсэн чинь тэр хүн тэгсэн ч гэсэн чи гутлаа нэг сайхан цэвэрлэлд арчаад өгмаа гэж $50 сарвасан байна. За Джек одоо баярлаад нэгэнт одоо мөнгөтэй хүн дуугаа захиалдаг учраас $50 салгуулж аваа хариулт байхгүй учраас байгсан $50 нөгөө хүн чигээ тоохгүй занад хавртай арчаадах гэдэг тийм үг хэлсэн байдаг. За Джек нөгөө хүнийг сандал дээрээ суулгаад нөгөө гутлыг сайхан цэмбийлгээд арчижээл нөгөө хүн түүнийг ажиглаж харж байсан. Чи ер нь намайг таньж ийн гэж асуудаг. Тэнгүүд нөгөө Джек дэше хараад би таныг танихгүй байна энэ гудамжаар олон төрлийн хүн явдаг учраас би бас хүний царай тогтоохтоос жоохон муу байдаг гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүн би бол чамаа таньж байна. Чи сүүлийн 2 жил энэ гудамжинд ингээ өдөр болгон ингээ гутал тослоо 5-10 цаас тоншоо сууж байгаа. Би чамаа хараад мэдээд ажиллаад яваад байгаа. Гэтэ яг чамааг анзаарсан бас нэг тийм анзаарнаад байна. Чи ер нь гутал тослоод ингээ сууж байгаа хэмжээний хүн биш бол харагдаж байна. Чи ажил төрөлхтөө амьдралаа өөрөө юммаар чи энэ гудамжнаас босмоор байна гэдэг тийм үг хэлсэн. Тэнгүүд Джек тэгдэггүй яг боломж байвал одоо алийн болон гутал тослох ус өөрөө аваад явчмаар байна гэдэг санаа байсан. Тэнгүүд тэр хүн нэрийн утсаар байгаа. За би энэ нэрийн утсан дээр байдаг чи утсаар залгаарай. Тэгээд хэрэв бодлоо өөрчлөөд амьдралаа өөрчлөе би ч юм чадгаад гарууд туслаад бэлэн байгаа шүү. За амжилт хүсье залуу минь гэж мөрөн дээр наалгачаад яваад өгдөг. За ингээд Джек яах хэд оног гутлаа ингээд нааш чаашин тослоод 5-10 цаас олоод тэр өгөрөөс ууж идээ маргааш нахиж гарч ирээд ууж идээ. Ингээд хэвийн амьдралаараа ингээд явж исэн. Нэгэнт одоо бас 37 жил энэ амьдралаар ингээд явж байгаа учраас ерөөдөө болиё гэдэг магадгүй боломж гарч байгаа юм болов уу гэдэг нөгөө нэрийн утсан дагуу зарлахад нэлээд том компани хүний нөөцийн одоо албаны хүний уцтаас тохор холбогдож байсан. Тэр хүн болохоор юу гэсэн бэ гэхээр таны тухай сонссон одоо та тэгээд манай компанид ирж уулзаж бас анкет бүглэх хэрэгтэй байна. За ингээд том дарга хүн бас ийм нарийн ширийн нэрийн утас үлдээсэн болохоор баярлаад яваад очсон. За очиод хүний нөөцийн албаныхаа аягүй сайхан хүлээж аваад асар том тийм офисын барилга байдаг. Тэгээд офисын барилга одоо энэ цэвэрлэгээ үйлчилгээнд бол манайх одоо цэвэрлэгч энтрийг одоо гадна компаниудаас авдаг. Гэхдээ чамайг зөвхөн компанийнхаа өөрийн одоо ажилтан мэтээр одоо энд ажиллуулъя гэж одоо дарга ерөнхийдөө бид нартэй ярьсан чамайг ерөнхийдөө манай дарга гудамжинд
гараад энэ залуугийн амьдралыг өстэй годамжаас босхыг өөрчлөе гэдэг тийм хүсэл тэмүүлээ бидэнд хэлсэн байгаа. Бид нар бүгдийг ойлгож байгаа гэдгийг хэлсэн үү. За ингээд Жекч баярлаа тгий те над чадахгүй мэдгүй юм байхгүй надаар юу хэлэх юм тэрэ за гэсэн дэнгууд нь одоо аварын шат цэвэрлэх одоо коридор одоо те агуул юм ерөнхийдөө нэг тийм аж ахуйн албаны те туслах маягийн тийм ажилд бол оруулсан. За хажуугаар нөгөө цэвэрлэгээний том сервисing компани ажилтнууд бас явна. За ингээд нэг нөхөр жоохон ажил төрлөө хийж л байсан. За хийгээд байж явах үед яг нь олон жил гудамжаар амьдарч учраас бас юмны арга техник те ив хав олохгүй байх бас магадлалтай. Дээрээс нь технологитой харьцаж мэдэхгүй аварын шат тохиолдол янз янзын зүйлийг бас үе ажиллуулж бас багталсан байгаа. За тэр тусмаа эхний ажилд ороод сарын хугацаанд 3 удаа бас том багталж одоо те хүний нөөцийн алба болон одоо дээрээс нь нөгөө нэг гэрээтэй цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг компаниас бас одоо гомдол ирдэг байгаа. За ингээд хүний нөөц төр мэдээж 3 удаагийн маш том хэмжээний гомдол одоо ирсэн учраас одоо түүний захиралтай танилцуулж цаашдаа ер нь хүний байхгүй гэдэг тийм ярианд орно. Ерөнхийдөө маш өндөр хариуцлагатай тэрийг дагаа цалин өндөр учраас одоо ямар нэг алдаа гарах юм бол шууд хөнгөн хийж байгаа те. Дараагийн хүмүүс бол ороод ирчих тийм боломжтой байдаг. За Жекч бол өөрийгөө халагдлаа гэж ойлгосон. За тэгээд хүний нөөцийн албаны дарагтай ороод уулзгаад үнэхээр толгоос ихээс үзсэн. Чи бол одоо тэ үнэхээр болж чадахгүй байна, ажиллаж чадахгүй байна. Энэ ажлыг одоо чамаас салгаж тэ чамайг одоо явуулахаас өөр ямар ч арга бидэнд алгаа. Ийм хэмжээний алдаа гаргана гэдэг бол бас бидэд харамсалтай байна гэдгийг хэлсэн. За Жекч одоо нөхцөл байдалтайгаа эвлэрээ тэ за тэгвэл одоо ингэ бүтэхгүй гэдгсэн. Тэгээ хүний нөөцийн албаны дарга бол асуудаг. Чи одоо ажлаасаа алдаад яг юу хийх гэж байна гэдэгт нь одоо гудамжинд гарна өөр чаддаг юм байх биш одоо тэ хийдэг юм аа л юм одоо хичээсэн тэгээ одоо яа барсангүй гэдэг хэлсэн. Дөнгөд нөгөө хүний нөөцийн албаны ямар ч өнөөдөр ажиллаа хийжээ. Тэгээ орой гэхэд одоо ямар ч юм одоо аваад тэгээд маргааш нөгөөдөөс тэ цохолтоор ороод ингээд алгацны хамаг дөрөв аваад явах шүү гэдэг тийм санал хийсэн. За ингээд Жек чавдантайгаа явларчаас хар дөнгөж ажиллаад бас тэ нэг таарамс аваад ингээд арын ажлаа бодох гэсэн. Тэгээ бүх юм ингээд оргоор ярьж идэв. За ингээд хүний нөөцийн албаны дарга дээгүүр доогуур яваа тэ энэ таны одоо тэ санал болгосон юм маань үнэхээр энэ ажил тэнцэхгүй байна гэдгийг одоо тухайн Этан гэдэг одоо гүйцэтгэх захиралт бол хэлсэн. За энэ Этан гэдэг захирал анх нөгөө гутлаа тослуулж тэ $50 авч ирсэн. Одоо 40 гаруй насны өндөр зэрэглэлийн нэлийн тэ нэр хүндтэй одоо захирал байсан. За ингээд Этан тухайн одоо тэ болсон процедурыг үйл ажиллагааны бүгдийг хараад ажлаас халах санал дээр гарын зөв шаардлагагүй гэсэн. За ингээд хүний нөөцийн албаны даргач гайхсан Этан Жекийг яагаад ажлаас салахгүй юм өөр хүн байсан бол аль хэдийн нэг алдаан дээр нь одоо хөөж гэсэн. 3 алдаа яа энэ ч юм бол бүгд гайхсан. Тэгээ захирлын үг бол захирлын үг. Тэгээ энэ залууд бид нар боломж олох хэрэгтэй гэдэг үгийг бол одоо хүний нөөцийн албаны даргатай гэж гаргасан байна. За ингээд оройн хүний нөөцөөр дуудагдаад цаашаа явах юм болов гэсэн чинь тийм байхгүй өргөжлүүлээд ажиллаа хий гэдэг тийм мессеж ирсэн. За компани ажилчдын дунд тусмаа одоо тэ гаднаас орж ирсэн нөгөө цэвэрлэгээний сервис компани ажилчид хүртэл одоо бүр нийл гайхаж хэлэх хүрсэн. Яагаад тэгэхээр тэднэртэй зэрэгцээд бас нэг юм цэвэрлэгээний хүн яваад байна гэдэг тэдэд бас таалагдахгүй. Тийм учраас одоо янз янзаар хаахаа шахажчихсан. За ингээд Жек яг маргааш нь ажил төрлийг хийгээд байж ирсэн. За ингээд ажиллагаа байж итэл одоо захирал одоо Этан дуудаж байна гэдэг тийм үгийг хэлдэг. За ингээд Google өрөөнд нь яваад очиход бол Этан байж ирсэн. За тэгээд Жек ороо номхон зөксөө тэ одоо ингээд алдаа гаргалаа тэгээд ингээд ихэр аяг болоод тэгээд намайг үлдээхэд туссан танд их баярлалаа энэ гэдэг үгсэн. Тэгэхэд бол Этан би чамтай тэ ажил төрөл халагдсан энэ тэр талаарч ярихгүй одоо наад зүйл чинь болоод өнгөрсөн. Харин чамтай ерөнхийдөө чиний ирээдүй чи цаашдаа яах юм чи яг хий чамд ямар хүсэл мөрөөдөл байгаа чамд ямар чадах байгаа гэдгийг бол нэлээд тодруулж хөгжөөнтэй маягаар бол ярьж исэн. За Жекч бол яг хав тэ хар багнаснаас ангаас газар явсан амьдрал үтсэн эдийн туслаад дэмжээ тэ араас нь ингээд старт хийчих хүн байхгүй учраас зэрэгтэй явсан гэдэг бол маш ойлгол тайлбарлсан. Тэгээд Этан ч гэдэг бүх зүйлээс сонсон. За явж ажиллаа хийж тэгээ хаяа орж иж надаас нэг аяг кофе энэ ууж байгаараа тэ гэдэг тийм өгүүлбэрийг хийсэн байгаа. За ингээд ерөнхийдөө энэ үйл явдал болсны дараа Жек Этан хоёрын одоо хоорондын харилцаа бас нэлээд дээшилж Этан би нэг одоо хаян компани хамаг том захирал гэдэг бас хамраас өчүүд хүн амтан загнаад бижигнэд байхгүй
Жек одоо те би энэ цэвэрлэгч би ийм доод язгууртай хүн гэж бас өөрөө голоод байхгүй боломжтой үедээ захирлын өрөмөр нь хажуугаар яваад нэг орчин Windows мэдээд аяг координат руу дуучаад юу хэрэгтэй вэ яах вэ яриад сайхан Windows-тай байсан. Тэгээ энэ хоёрын нөхөрлөд энэ хоёрын одоо бие биенээ таньж байгаа юм байдлыг бол хүний нөхцөл компани ажилчдад баваар мэдэрчэд байсан. Гэхдээ яг хам гарах вэ, хов болох вэ гэдэг нарийн шиг юм бол ярихгүй тэр боломжтой. За ингээд Жек яг юу яасан байдаг. Тэгээд цалин мөнгөөс дажгүй аваад тэрийг өөрөөс түрээсийн байртай болоод тэндээ бас тэ өөртөө таалагдсан диван тэр аваад гар утас муцаа шинжлээд нэгэн орой тэ пи уугаа зүгт үзээд гар утсаа ухаа сууж явахдаа бол бодсон. Ерөнхийдөө энэ амьдралыг би үзээгүй амсаагүй маш олон жил болсон байна. Хамгийн сүүлийн ингэ тухтаа суусан газар бол асрах газар мөн байсан. Хүний юм тэ хүний амьдрал гэдэг чинь ерөөсөө тэр чигээр тав тухал юм байна тэ. Бүр айхтар тийм саятан тэр бомтон болох аль байхгүй. Гэхдээ тав тухтай сууж хаан гэртний хар гэртээ хаан болоо тэ бор гэртээ одоо богч ингэ сууж авч л хамгийн том жаргал юм байна гэдгийг бол одоо 37 наснаа Жек ойлгоод ажилдаа дуртай болсон, гэр орондоо дуртай болсон. Ингээд нэг хүн гудамжны амьдралаас үндийж идэв. За ингээд нэг өдөр Жек захиралтаас минь мэдэх гэдэг дээгүүр дагуур цэвэрлэгийн яж явж байгаа Этан захирлын одоо өрөөний яжуур явсан. Этан захирал бол өрөөндөө байсан. За ингээд өрөөнд ороход нарийн бичгтэй нь уулзах гээд орсон чинь нарийн бичг нь байхгүй. Энэ захирлын одоо тэ том өрөөний хаалга нь өнгөрөхөөс. Тэрний хаалгаа шагах гоцсон чинь ихнэр одоо тэ Этан захирлын ихнэр Оливия бас тийм одоо тэр хоёр зогссон юм ярьж байгаагаа сонсдог. За тэр хоёр юу ярьж ирсэн бэ гэхээр тэ энэ хүнд одоо маш хурдан бүх хүний хийх хэрэгтэй. Өдөө болтой энэ хүнийг ингэж байлгаад байх хэрэггүй. Жек бол чиний одоо тэ төрсөн дүү юм а гэдгийг чи эзэн хэлэх гээд байгаа юм байна гэдэг тийм үгийг хэлдэг байна. За тэнгууд хаалганы цаанаас Жек энэ нарийн ширээ мэдээлэл сонсонгуудаа милгээ хазарыг хүрсэн. Тэнгүүтээ он дараалал бас бус юм бүгдийг эргцүүлээ бодсон чи Этан бол өөртөө төстэй тэр тусмаа өөртөө хамт асрах газар байж байгаад явсан. Төрсөн ах минь одоо муу юм байна гэдгийг бол ойлгосон байгаа. За ойлгоо зогсохгүй бас нэг үзэлтэй байсан тэр нь юу вэ гэхээр яг төрсөн эцэг нь бол цагтаа бас тийм наануу цаануу таваар унцаас хийж гисэн бас нэг компани захирал байсан. Тэгээд явж энэ Этан аавын хөрөнгийг өвлж аваад намайг одоо тийм асрах газар одоо ирж авахгүйгээр тэнд нь үлдээж би тэндээ хатаад тэгээ тэндээсээ гараад би гудамжинд орж өдөө хүртэл ингээ насаараа зовсон. Энэ хүнтэйгээ тэр бүх зүйлийг мэдчихэж байгаа учраас надаа тийм одоо тийм нүглээ намжлах маягаар надад нэг юм зөвлөгчийн ажил өгөөд бас нэг хөрхөн шоглоод байгаа юм байна гэдгийг бол хамгийн түрүүнд бодсон байна. За ингээд Жек яах вэ? Яач болохгүй, орч болохгүй, гарч болохгүй ингэж яваад буцаж одоо коридорт гарч доош уруудаад явж байхдаа нэг санаа төрсөн. Тэр нь юу гэхээр Этан захирлыг хулгайн хэрэгт одоо тийм хардаж сэрдэж цагтаагийн байгууллага шалгуулъя гэдэг тийм одоо толгой санаа орж ирсэн байгаа. Тэнгүүдээ шууд утсаа аваад одоо тэ цагдаагийн юу хэлсэн бэ гэхээр одоо тэр том компани тэ том өрөөнд захирлын өрөөнд хулгайн гэмтэр гарлаа. Та бүхэн яаралтай хүрээд чи хулгайч нь дотор байгаа гэдэг тийм үг хэлсэн байна. За ингээд мэдээж ойрхон явж байгаа эргүүлийн машинууд ирнэ. За ингээд ирэхэд одоо Жек хаалган дээрээс тосоо дагуулад явсан. За компани ажилчид офисын бол харуулгын бол үнэхээр ингэ гайхсан. За ингээд бүгд лифтэнд суугаад дээш тэ Этан захирлын өрөөрөө бүгд итгэл бардам явсан. За Этан захирлч яг өөрөө ихнэр Оливатай бас нарийн ширээ яриад байсан. Үүдэнд нарийн бичиг нэрчсэн бас бичиг цаас оролдуулсан. За ингээд цагдаагийн байгууллагын ажилтнууд яваад орсон. Этан гайхсан. Юм цагдаа зөв юу болов яав юм шүүл авсан та нар гэдгсэн чинь одоо тэ цагдаагийн албаны ажилтан бол гэдэг. За таныг одоо хулгайн гэж ирсэдэж одоо байцааж асууж шалгах тийм нөхцөл төслөө гэдэг. Тэнгүүд нөгөө хүн за юу хулгай яасан юм бэ лээ. Та нар ямар үгээр ярьж байгаа юм чинь гэдгсэн чинь хажуугаас нь Жек бас тэ Этан чамайг би одоо мөнгө гэдгийг одоо танилаа чи тэ олон жил одоо юу гэдэг миний аав эцэг өвгдөөс уламжилж ирсэн 5 унцаас өвөл хөдлөхөөр бизнесийг өвлж авчаад хууль ёсны одоо эзэмших хэрэгтэй намайг тэ гудамжинд ингэж амин өндруулж исэн энэ муухай одоо тэ хахир сэтгэл муу санаа шунал хүсэл тачаалыг чи өнөөдөр ингээд дуусгах болгож чамаа цагдаад өгч очивол шудраг шүүхөөр шийдүүлж тэ хөрөн мөнгө 2% гэдэг юм. За тэгэнгүүт одоо цагдаагийн ажилтнууд та энэ хүний төрсөн ах муу юм уу гэж асуудаг. Тэнгүүд Этан захиралт муу наач одоо миний төрсөн дүү Жек гэж мөө би бол энэ компани захирал Этан гэж юм байна.
хүний ярьж байгаа юм чи үнэн байна худалчин байна гэж хэлдэг. Тэнгүүд чиг худлаа яриад хан байхгүй би эцгийнхээ хөрмнөөс өглөө даваа цаашаа хүн шиг амьдрмаар гэдгийг хэлсэн. За эхнэр Оливон чи хажууд нь чимээг хараад гисэн. За ингээд хүний нөөцийн албаа харуул хамгаалтынхан нарийн бичиг гэсэн шиг хүмүүс ороод ирсэн. За тэгэхэд Итан захирал инээж аваад хэлсэн байдаг. Жек олон зүйл одоо мэдэхгүй байгаа чинь чиний буруу биш. Гэхдээ би чамд зарим нэг зүйлийг бас хэлэхгүй болохгүй юм байна. Тэгэхгүй бол чи ингээд төрөлдөд буруу ярих юм байна. За нэгдүгээр чивтэрийн төрсөн эцэг чивтэрийг асрах газарт оруулаад удаачгүй дам буураад өөрөө гудамжинд гарсан. Хоёрт энэ компани энэ эд хөрөнгө одоо энэ бизнесийг надад намайг өргөж авсан аав маань өвлүүлж би тэрийг өргөжлүүлээд өнөөдөр 40 гартлаа ингээд энэ бизнесийг томруулаад корпорацийн хэмжээнд авч явж байгаа. Гуравт би чамайг олон жил хайсан. Надад ийм төрсөн дүү байдаг тэрийг би хайсан. Чи гудамжинд байсан учраас чамайг олоход хэцүүсэн. Гэтэ би чамайг энэтэй том гудамжнаас олсон учраас би чамтай очиж уулзсан. Чамайг гудамжны амьдралаас босгоно гэдэг миний зорилго байсан гэж хэлсэн ба. За ингээд Жек чинь нөгөө нэг мэгт хүн нэхэндээ гихчээр төрсөн ахыхаа хүний эвгүй байдалд ороод бас нэг нүүр ам нь менчитэл түнтэнэ зөксөж исэн байдаг. За цагдаагийн ажилтнууд юу болж байгааг ойлгосон учраас тэр өндөр зэрэглэлийн захирлын уучлалгаагаа одоо ингээд гарцгаая гэж Жекийг аваад гарсан. За Жек одоо эцсийн нүүрэндээ маргааш нь дахиад шалганы модоо барьж ажиллаж илтээ. Тэр чигээр ажиллаж гарсан. Итан ч бас энэ бүх зүйлийг бол ойлгосон. За ингээд эцгийнхээ өргөнөөс одоо булаацалдсан биш өөрөө илгээрээ газар онж бүр шившигтэй байдалд гарч гудамж гарсан. За Жек ингээд гудамжны маягаар одоо асуудал хандах гэсэн биш өөрөө буцаад гудамжиндаа гараад бас 5 жил өнгөрсөн. За ингээд 5 жилийн дараа Итан захирлыг бас өрөөндөө ажил хэрэг амжуулаад байж хүн уулзъя гэдэг тийм одоо мэдээлэл орж ирсэн. За ингээд доошо компани үүдэнд яваад очиход хүлээлгийн танхимд нэлээд дэгжин байрын бас нэг 40 жоохон гарч байгаа бас дэвчгүй хувцалчихсан Жек сууж идэг. За Итан Жек би энэ таньсан. За тэгээ Итан яваад очсон. За сайн уу Жек сайхан юу гэсэн Жек тэгэхэд бол жоох ицсэн ч гэсэн сайн байна уу та би одоо ах дээр уулзах гэж ирлээ гэж хэлсэн. За Итан тэгээ тэр хоёр аливаа наашир тэрвэрийгээ тэрсэн. За тэрхэд Жек бол шал өөр болоо гудамжинд байснаас шал өөрийн хувь цунартай Жек мэдсэн тэр нь гоё зөгчсөн эрүүл мэндийн онгон болон байгаа байдалгүй хамаагүй дээр байгаа. Тэгээд Итан ч яг хэлсэн Жекийг бас хаана юу гэж манаргаж явж байгаа юм болоо нөгөө гудамж руугаа гарсан нөгөө эдэн бөөчн нартай уулзж болоо гэж олон жил бодож явсан. Гэтэл Жек яг тэр ичгэртэртэй байдлаас гараад нэг л зүйлийг ойлгосон гэж байна. Одоо ахиж Итаны ичгэрттэй байдалд орохгүй тул маш хурдан хөл дээрээ босъё гэдэг одоо сургалтанд суусан. Сургалтанд суугаад одоо зочид буудлын одоо хотел, хостел, мотелүүдийн одоо чиглэлээр суралцаад тэгээд хөөрхөн менежер бол амжилттай ажилд орчихсон. Өөрийгөө аваад явж байсан. За тийм учраас одоо тэрийг өөрөө одоо Итанд харуулах гад одоо ээлжидэн гэж уулзж байгаа. За ингээд энэ хоёрын уулзалт сайхан болсон. Тэгээд дэд хөрөнгийн маргаа илүү тийм яриа байхгүй цэвэр ах トゥ хоёрын сайхан уулзалт болсон. За тэгээд Итан бол яг юм үзсэн бас өөрөө бас зөв хүн учраас Жекийг цаашдаа дэмжин бизнесийн томруулна өрийн гэсэн юм нэгтэн туслана. Хооштой тэгээ сайхан холбоо сүлбэтэй бай хар хор хамаг юм гарлаа одоо Жек ах トゥ одоо би ингээ хонзон санаад явах гэдгээ хэлсэн. Жекч зөвлөлөө өнөөдөр би чамтай мөнгө ярих гэж ирээгүй. Эд хөрөнгө болон өш хондон санаж бол ирээгүй. Би зүгээр цэвэр сэтгэлээрээ өөрийгөө чамд харуулах гэж ирсэн. Одоо үүнээс хойш бол яг ах トゥ шиг ингээ сайхан амьдрья гэдэг тийм үг. Тэгээ удаачгүй Олива гаднаас орж ирж таарсан. Тэгээ тэр гурав сайхан кофе цай уугаад ингээд ярилцаад бизнесийн чиглэлийн юм яриад ингээд энэ гэр бүлийн амьдрал эргээд ингээд сайхан эвлсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн орж байгаа гоё түүхүүд маань та бүхэндээс ямар мессеж өгч байна, яаж нээж ийн гэдгээ та бүхэн комент хэсэгт бас бичээд яваарай. Тэгээд эндээс үндэслээ дараагийн нэг иймэрхүү түүхүүдийг төлхөө оруулах уу яах уу гэдгээ бас шийдээд явна. Тэгээд гоё түүхүүд одоо суугийн бас нэр маань өөр бас гоё түүхүүд байгаа учраас дандаа л гоё энерги позитив юм ярина. За ингээд гоё түүхүүд суугтайгаа орж гараад ойрхон байдаг та бүхэндээ баярлалаа. Тэгээд цай болон кофений мөнгө хандив өргөж байгаа бүх хүмүүстээ бас үнэхээр их баярлаж талархаж байна шүү гэдгийг хэлье. Тэгээд дараагийн гоё түүхүүд араасаа өгсраад орж ирнэ.